Нийгмийн хариуцлагыг уриалгах цуврал хөтөлбөр. Асуусан. Нэгдүгээр асуух гэсэн танаас. Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн. За. Зүгээр дундаа уцсан ч бүр. Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн. Сайн байна уу? Сайн байна. Та нийгмийн тэгш хүртээмжийн талаар мэдэх үү? Юуны? Нийгмийн тэгш хүртээмжийн талаар мэдэх үү? Ерөнхийдөө нийгмийн халамжийг хүмүүст тэгш хуваарлах талаар асуудал. Түүнээс гадна хүн бүр нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох тухай байдаг. Бидний яг харж байгаа энэ зам бол хөдөлгөөний бэрхшээлтэй буюу төвөгтэй иргэдэд зориулсан зам байна л та. Тэгэхээр энэ хүмүүс биедан энэ шатаар доошоо болон дээшээ гардаг. Тэгэхээр энэгээр хүмүүс биедан хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс төвөгтэйгээ орох боломжтой эсхийг та өөрийн биеэр туршиж үзэх үү? За тэгээ. За баярлалаа. Боломжтой тийм. За тэгээд за баярлалаа. Тэгээд энэ дэшээ Йой. Жохон хүндрэлтэй. Чади бацаагаас амар хэцүү тгөө. За эндээс тэгээд буугаад нисч өгөхөлтэй 50-аас хий үлдэх үү? Юу яар хэцүү би. Oh my god. Yeah. Одоо гарна заавал. Боломжгүй биш үү? Хурц мөн ч бодлоо минь нөө. Буухаас нурагшаа унаад өгчих юм шүү. За хэлье. Одоо ингээд яг гарах болохоор ингээд урагшаагаад удаад Ямар санагдсан бэ? Үнэхээр хэцүү юм бэ. Эгаа унахад хүний дэмжлэхгүй л болоосаа. Газар унаж мараа байхгүй. Доошо буух юм бол унчих шүү дээ. Унчих юм бол босоод аяг хэцүү. Тэгээд юу нь л аимшигтэй эсэлтэл зам байна л та. Яа, хэвлэлийн хэтэрхий өндөр болохоор тэгээд хүчтэй ангууд савж өгч явж байна. Тийм болохоор энэ хэвлийн жоохон бага болох юм бол гарчих юм байна. Зүгээр юм бариулгүй дэшээ гараад явж байгаа хооронд хоошоо галтраад унах ч юм уу тийм хүн асуудал. Монгол улсад анх 2006 онд явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага гарч байсан бөгөөд үүнээс хойш барилгын тухай хуулийн 2016 оны шинжилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг тусган иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, стандарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг тооцсон төлөвлөлт гэх зэрэг 10 гаруй ноорон ба дүрмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагын дүрмийг тусгасан байдагч стандартын шаардлагад нийцсэн хүртээмжтэй барилга байгууламжийн тоо цөөн хിവэр байсаар байна. Стандартын тэргээр явдаг нэг бэрж үү туслаарэ гэж хүсэж байна. бүх газар юм налан цаатай байхыг хүсэж байна. Бүх газруудыг налуу замтай байхыг хүсэж байна. Өсөнд дэвжиж байгаа инженер болон суралцж байгаа бүх хүмүүсүүд аливаа ажлыг өөрийнхөө стандартын дагуу хийж биелүүлж байгаарай л гэж. Энэ бол тэгэхээр инженерийн буруу шийдэл тест үссэн зам. Улаанбаатар хотод угаасаа хүүхдэд болон хөгжлийн бэрхшээлтэй ямар ч ээлгүй юм болчиход байна л да. Хэцүү тийм. Өсөөр болохоор ядаж тэгсэн байхгүй ёо. Яа хүмүүс гарах гэж завхан дээ.
хүн төрж ихгүй. Ингээ боцно. Уухнаа гайгүй амх юм байна тий. Өксөд бүрээ амар хэцүү.